Энэ удаагийнхаа бичлэгээр 2015 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын трейлер төрлийн Perfect Proposal киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Макао хотын хөл хөдөлгөөнтэй бааранд нэгэн солонгос бүсгүй зөөгчөөр ажиллаж байлаа. Тэр бол их сургууль төгссөн Ю Жион. Хэдийгээр боловсралтай ч сайн найз нь түүний кредит картыг нь хулгайлж их хэмжээний өрөнд оруулснаас болж Жион өөр ажил олж чадлагүй зөөгч хийж байгаа нь энэ. Нэг өөрөө хамт ажилладаг найз нь түүнд баян хөгшин эрийн асрагчийн ажлын зарыг үзүүлнэ. Жионд сонирхол бараг л байсангүй. Гэхдээ өөрөө дарахт нь мөнгө хэрэгтэй тул тэр ажлыг хийж үзэхээр шийдэв. Тэр баян хөгшин бол Ким Сокку гэх Макао дахь казинонуудын талыг нь эзэмшдэг мөрөөдө тоглоомын ертөнцид маш том нөлөө бүхий хүн байлаа. Асрагчаар нь ажиллах ямар ч хүнд маш өндөр цалин амласан нь Жионы сонирхлыг бүрч их татав. Хэд хоногийн дараа Жион тансаг зочдуудад очиод ажлын ярилцлаганд орно. Тэнд түүнийг Ким Сүньёл гэх залуу угтаж аваад ярилцав. Тэр бол Соккугийн хууль бус хүү. Ярилцлагын үеэр Сүньёл эцгийнхээ асрагчаар ажиллах дүрм нөхцөлийг тайлбарлаж Жионы талаар асуухад Жион өөрийгөө өрөнд орсныг, найз нь картыг нь хулгайлсныг үннээр нь ярьлаа. Ажилд орох гол шалтгаан нь мөнгө гэдгээч тэр нуулгүй хэлнэ. Ярилцлагын төгсгөлд Сүньёл Жионыг оройн 7 цагт дахин уулзаж ажлын талаар дэлгэрэнгүй ярилцъя гэв. Оройн тэд ресторанд дахин нэг удаа уулзахад энгийн ажлын ярилцлага гэнэт санаанд оромгүй зүйл рүү хөтлөв. Сүньёл Жионоос Соккугийн эхнэр болж өгөөч гэж гуйна. Ингэснээр Соккугийн бүх хөрөнгийг залгамжлан авах боломжтой гэж тайлбарллаа. Учир нь Сүньёл хууль бус хүүн тул өв залгамжлах эрхгүй. Харин төлөвлөгөө амжилттай болвол Соккугээс үлдэх өв хөрөнгийг хувааж авцгаая гэж санал болгов. Жион энэ бүхнийг солиотой санаа гэж үзээд шууд татгалзаж ресторанаас гарч явна. Гэвч удалгүй түүний толгойд эргэлзээ төрж эхэллээ. Асар их мөнгө хэрэгтэй байгаа энэ үед Сүньёл түүнд гарц санал болгож байна. Энэ бол үнэн. Машин авах уу эсвэл солих уу гэд эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машина авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаан олголт, унжава машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж, дээр нь бүр хосороо гадаадд аялах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины худалдааны төвд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн байршлаас шууд мэдээлэл авч 2 цагийн дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн давлах 75 18 18. Ингээд эцэст нь Жион Сүньёлын төлөвлөгөөг зөвшөөрөв. Дараагийн хэдэн өдөр Сүньёл Жионыг гоо сайхны салоноор авч яваад үсийг нь богиносгож хувцснууд авч өгнө. Өөрчлөлтийн дараа Жион илүү дэгжин бас сэтгэл татам харагдж байв. Энэ бүхний ард Сүньёлд өөр нэг зорилго бий. Тэр Жионыг Соккугийн нас барсан эхнэртэй аль болох адилхан болгохыг хүссэн нь энэ юм. Түүний хуучин эхнэр ослоор нас барсан бол Соккуг саажилттай болж үлдсэн ажээ. Ингээд Жион асрагчийн дүрээр Соккугийн сэтгэлийг татах даалгавраа эхлүүлнэ. Түүнд ердөө нэг л сар бий. Тэд Макаогоос бусан хүртэл дарвуулт онгоцоор аялахаар боллоо. Дарвуулт онгоцонд ирэхэд үйлчлэгчид багийнхан гээд бүгд л Жионыг гайхан харна. Бараг хүмбэр түүнийг биширч байсан ч ганц л хүн огт тоосонгүй. Тэр бол баян Сокку. Тэр Жионыг оройтж ирлээ хэмээн уурлаж загнана. Харин Жион түүнээс хүндэтгэлтэй харьцахыг хүсэж өөрийн эрхэмсэг байр суурийг үзүүллээ. Сокку түүний хариунд баг зэрэг гайхширна. Дараа нь Жионыг Юмигийн үйлчлэгч дагуулan дарвуулт онгоцоо тайлбарлаж бусад асрагчдтай ч танилцуулав. Юми түүнд маш найрсаг хандаж энэ ажилд удаан тогтохыг зөвлөлөө. Шинэ өрөөндөө ганцаар хэвтэх Жион төлөвлөгөө амжилттай болох юм бол Соккугийн хөрөнгийг авна гэж мөрөөдсөөр. Орой болж нар жаргах үед Жион хөлөг онгоцны давцан дээр далай болон жаргах нарыг ширтэнэ. Удалгүй Сүньёл хурж ирээд түүнтэй ярилцахдаа Сүньёл түүнийг сайн жүжиглж байгааг нь магтав. Гэтэл Жион Сокку яагаад тийм үл хүндэтгэлтэй харьцаад байгааг нь асуухад Сүньёл Соккугийн амьдралд гарч ирсэн бүхэл эмэгтэйчүүд түүний мөнгөнд болдог байсан болохоор тэр эмэгтэй хүмүүсийг шуналтай ялаанууд л гэж боддог хэмээн тайлбарлана. Маргааш нь Жион усан бассейнд сэлэх үедээ Соккутай хальт харц тулгарав. Өдөр нь Жион Соккугийн даралтыг шалгах үед Сокку тамхины шургуулганы түлхүрийг нь өг гэж шаардна. Жион түлхүрийг өглөгүй татгалцахад Сокку уурлав. Тэр мөнгө санал болгосон ч Жион түлхүрийг өгөхгүйгээр эмч таны эрүүл мэндэд тамхи хортой гэж хэлсэн
гэлээ. Сокку хэнийг ч мөнгөөр худалдаж авч болно гэж боддог учраас Жионд алмаазан бугуйвч санал болгоход Жион татгалзаж өөрийгөө мөнгөнд сохорсон нэгэн биш гэж хариулна. Жион Соккугийн тушаалыг эсэргүүцсэн анхны хүн нь байлаа. Сокку маш их дургуутсаж Жионыг өрөөнөөсөө хөөв. Жион хаалгаар гарахаар алхах агшинд Сокку уурлан араас нь тавг шидлэн. Энэ бүхнийг бусад үйлчлэгчид сонсож байсан бөгөөд Жион хэдий шийдэмгий байсан ч дотроо маш их айж байв. Жион Сүньялтай уулзаад ажлаасаа халагдах вэ гэж айна. Харин Сүньял тоглоом дөнгөж хэлж байна гэж төвнийг тайвшруулв. Энэ явдлаас хойш хөлөг онгоцон дээр байх хугацаанд Жионд Сүньял таалагдж эхэлнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам Жион асрагчийн үүргээ төгс гүйцэтгэж Соккутэй даам тоглоод түүнийг асуудалгүй хожсонд Соккуи төрөвчөө шидээд хүссэн мөнгөө аваарэ гэж хэлэхэд Жион надад мөнгө хэрэггүй. Харин та төгөлдөр хуураа дараад өгөөч гэж хүсэхэд ажилчид сандарч Соккуч уурлана. Үүний учрыг Юми тайлбарлах бөгөөд Сокку төгөлдөр хуурын тоглолт үзэх гэж яваад осолд орсон байж. Нэг өрөө бүх хүмүүс унтж байх үед Сокку Жион хоёр хоёулахнаа ярилцах боломж олдлоо. Сокку ослын талаар болон төгөлдөр хуурд түүнд гэр бүлийг нь бодогдуулдаг талаар хэлэхэд Жион ч өөрийн амьдралаа ярьж эхлэв. Сокку аажмаар өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж эхлэв. Тэр Жионыг нас барсан эхнэртэй адилхан зөрүүд хэрнээ нямбай хүн гэж үзнэ. Жион түүнийг Ослоос хойш анх удаа дахин төгөлдөр хуур тоглоход хүртэл хүргэв. Гэвч хачирхалтай нь Жион Соккуг чин сэтгэлээсээ ойлгож мэдэрч эхлэх шиг. Тэрээр Жион Сүньялыг олж онгоцны буланд чимээг үхэн ярилцсан. Жион хийж байгаа зүйлдээ итгэлгүй болж эхлэхэд Сүньял бид том тоглоом тоглож байгаа шүү гэж сануулв. Тэднийг ийм байдалтай байгааг харсан хинч сэжиглэхээр байлаа. Гэнэт үйлчлэгч гарч ирэхэд сандарсан хоёр хоорондоо ойртож бараглав үнсэлцэх шахна. Сүньял сэжиг авуулалгүй тэндээс олдоход Соккугийн зарц Кан тэдний яриаг нууцаар сонсож байсан нь тодорхой болно. Хэд хоногийн дараа Сокку загас дээгдэж байхдаа нилээд том загас дээгдээд далаа руу татагдаж онгоцны ирэмгийг хүчтэй мөргөх нь тэр. Айсан Жион Кан тандаж Соккугийн загасны уургыг нь дасгалахыг тушаана. Кан хэлсэн ёсоор хийхэд Сокку түүнд талархахын оронд уурлаж Каныг загнаж зодов. Тэрээр шийтгэл болгож Канд хоёр сонголт өгнө. Далаараа үсэрч загас барих эсвэл шалан дээр шийдсэн махыг идэх. Улмаар Кан хоёр дахь сонголтыг хийнэ. Энэ үед Соккуг эсэргүүцэж Каныг аврах гэж оролцсон цорын ганц хүн нь Жион байлаа. Харин Сокку үнийг өөрийг нь эсэргүүцсэн хэрэг гэж ойлгох бөгөөд өөрийгөө энэ онгоцны эзэн болохоор юу хийх нь өөрийнх нь дур гэж хэлээд Жион руу хоол шидэж хувцсыг нь бохирдуулаад дарвуулт онгоцноос хөөлөө. Жион онгоцноос бууж ойролцоох дэм буудалд хонно. Гэвч тэр шөнө Сүньял түүн дээр ирээд буцаад онгоцондоо ирээч гэж ятгахсаар. Жион Соккугийн авираас залхсан тул татгалцсаар байх ба Сүньял дураараа л бол чамайг орлох хүнийг амархан олчихно гэж хүртэл сүрдөлөв. Гэхдээ түүнд Жион шиг хүн дахиж олдохгүй тэр өөрөө ч мэдэж байгаа. Энэ хорон Сокку Ахмадын хамт хуучин зургийн цомгоо үзэж суухад Ахмад Жионыг Соккугийн нас барсан эхнэртэй адилхан юм гэж дурсав. Маргааш нэг гинэт Сокку өөрөө Жионыг дуудаж уулзсан. Зөвхөн онгоцондоо буцаад авах биш түүнд гэрлэх санал тавих нь тэр. Шалтгаан нь гэвэл Жион түүнийг буруу үед нь зөөлөж зөв хэмнэлд оруулдагт байлаа. Яг л түүний хуучин эхнэр шиг. Сокку өөрт нь эргэнүүлээ авчрах хүний дэргэд үлдсэн насаа илэмэр байгаагаа хэлээд Жионд гэрлэх санал тавина. Тэр шөнө Жион өөрийг нь орлох хүн олчихно гэсэн Сүньялын үгийг санаад гэрлэх саналд зөвшөөрөхөөр шийдэв. Хуран болохын өмнө Сүньял эцэгтэйгээ хэсэг ярилцахад Сокку ээждээ талархаж яваарэ. Тэр ядуу байсан ч чамайг төрүүлэхээр шийдсэн гэж хэлэхэд Сүньял ээж нь эмнийч мөнгөгүй нас орж байсан үеийг бодож дургуун хүрээд ээж таныг мөнгнөөс болж хайрлаагүй. Харин та түүнийг хоосон орхисон шүү дээ гэж хатуухан хэлв. Эндээс Сүньял ягаад Соккуд дургуй байгаа нь тодорхой харагдана. Хурим дарвуулт онгоцон дээр болов. Хуримын шөнө Сокку Жионд үнсгэлжингийн үлгэр ярьж өгөөд түүнд үнсгэлжингийн гол санааг нь тайлбарлаж өглөө. Сокку Жионыг үнсгэлжинтэй адилхан гэж үзээд түүнийг үнсгэлжин гэж дуудана. Гэвч энэ хойч Жионд огт таалагдахгүй. Учир нь тэр энд өөр санаатай байгаа шүү дээ. Тэр үдэш Жион Сүньялтай онгоцны ард давцан дээр уулзаж хамт цагийг өнгөрөөнө. Маргааш өглөө Жион аимшигтай зүйл олж харав. Сокку нүдэн нээлттэй чигээрээ орондоо нас барсан байв.
Сандарсан Жион нүрийг нь хүнжлөөр бүтээгээд шууд Сүньяол руу залгана. Удалгүй Сүньяол ирж эцгийнхээ зогцыг хараад өв залгамжлахын тулд гэрээслэлийг батлуулах ёстойг тайлбарлана. Иймд түүнийг үхээгүй болгож нууцлахаар шийдлээ. Гэвчин санаа нь Жионы айдсыг бүрчих хөдөлгөж Жион цагдаад хандах гэж оролдоно. Гэтэл Сүньяол түүнийг зогсоож бусанд очтол Соккуг амьд мэт жүжиглэе хэмээн санал болгов. Ингээд тэд Соккуг амьд харагдуулахын тулд хувцсыг нөмсгөж тэрэгцэр дээр нь суулгаад шил зүүлэглээ. Гэвч түүний хүмүүс нь тэнэг биш ээ. Даргадаа ямар нэгэн асуудал байгааг анзаарч жолооч нь хүртэл сэжиглж эхлэв. Жион Соккуг ханиадтай байгаа, амрах хэрэгтэй байгаа гэж тайлбарлаад хэнийг ч түүнд хүрэхийг зөвшөөрсөнгүй. Эцэст нь бусаанд ирсний дараа Сүньяол Жионд Соккуг 3 сар хооллохыг тушаана. Ингэснээр өгсөн цагийг нь хойшлуулах боломжтой. Айдас сандрал дунд байсан ч Жион түүний хэлснээр хийхээсөөр сонголт байсангүй. Гэвч Соккугийн үнэн ч нарийн бичиг хээжийн тэдний үйлдэлийг сэжиглэж нууцаар цагдаад мэдэгдэнэ. Хэсэг хугацааны дараа Сүньяол итгэлт нотрото явуулж нас барсны гэрчилгээ гаргуулахаар зэхэж байтал нотрот ирэхээс өмнө хээжиний дуудсан цагдаа нараа төрүүлээд ирхэн тэр. Тэдний зорилго нь Соккугийн аллагын хэрэгтээ Жионыг сэжиглэн баривчлах явдал байв. Цагдаагийн байцаалтын үеэр тэд Соккугийн үхлийг нуун дарагдуулахад ашигласан гуурсыг баримт болгон үзүүлнэ. Боломж гагцсан Жион Сүньяолыг дууд гэж гуйв. Учир нь тэр л үнэнийг тайлбарлаж чадна гэж бодсон юм. Сүньяол ирэх боловч тэр Жионоос урвна. Тэр цагдаагийн өмнө Жионыг эцгийг нь хөнөөсөн хүйтэн сэтгэлд алуурчин гэж буруутгалаа. Ингэж урвсанд нь зочирдсан Жион ухаан алдав. Дараа нь Жион сэрэхэд Сүньяол юу ч болоогүй мэт дэрэгдэн сууж байв. Улмар Жион уурлаж яагаад худлаа хэлснийг нь асуув. Сүньяол муухай нэмсэглээд Соккуг өөрөө алсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хэрвээ Сокку өхвөл хөрөнгө нь эхнэрт нь очино. Харин эхнэр нь өв залгамжлах эрхгүй нь тогтоогдох юм бол хөрөнгө Сүньяолд шилжинэ. Энэ бүхнийг тэр анханасаа төлөвлөсөн байлаа. Жион бол зүгээр л энэ хүртэл ашигласан шатрын хүү байсан нь тодорхой болно. Улмар Жион хайртай болсон хүн нь өөрөөс нь ингэж урвсанд гүнзгий шархлав. Дээрээс нь Сүньяол каныг өмгөөлж байгаа донгоцноос хөөгдөхдөө Жион Соккуг харааж байсан дуу бичлэгийг цагдаад өглөө. Гэсэн ч Жион шууд бууж өгөхийг хүссэнгүй. Соккугийн эргэн тойрныхныг бодож Соккугийн хамгийн ихтгэл түн болох хээжинтэй уулзахыг хүснэ. Хээжин түүнийг үл тоож уулзалт эхлээд удаагүй байхад орхин гарах гэж байв. Тэр үед Жион Соккугийн ярьж өгч байсан үнсгэлжингийн түүхийг хээжинд хэлнэ. Хээжин үнийг сонсоод зог тусав. Учир нь Сокку энэ түүхийг зөвхөн итгэдэг хүмүүстэй л ярьдаг байжээ. Ингээд ээжийн шууд хуульч руу залгаж Жионыг Соккугийн оршуулганд оролцуулахаар соллуулав. Оршуулгын үеэр Жион каныг олж түүнтэй уулзахыг оролдож байлаа. Энэ үедээ Соккугийн хог тавирсан Юмитэй тааралдана. Юми түүнд итгэж байгаагаа хэлээд онгоцон дээр байх үед нь дарагдсан зургууд байгаа гэж хэлээд ууттай зүйл өглөө. Энэ үед Кан Сүньяол дээр ирж Жион энэ хэргийг хийгээгүй. Надад нэг санаа байна. Хөлөг онгоцон дээр байхад Сокку эзэн хүн болгоныг нууц камераар тагнадаг байсан юм гэж хэлэхэд жинхэнэ алуурчин Сүньяол баригдах эрсдэлтэйг мэдээд тэр камер болон дүрсэн хаана байгааг заалгахаар Каныг машиндаа суулгаад хөдлөв. Жион Кантай уулзаж чадлагүй хоцорход түүнийг сэжигтэй хөдөлгөөн хийсэн гэж үзээд цагдаа нар гавлаад машиндаа суулгаж хилтэс рүүгээ хөдлөнө. Тэднийг явах замд нэг цагдаа нь Юмигийн өгсөн ууттай зүйлийг шалгахад дотор нь iPad байв. Уг iPad дээр Жионы маш олон зураг байх бөгөөд бүгд л нэг л сонин доороос нь дарсан байдалтай харагдана. Энэ үед Жион iPad-ыг булан авч сайтар нэгтлээд нууц камер нохойн чимэглэл туузанд байгаа юм байна гэдгийг ойлгов. Түүний бурууг нотлох цор ганц баримтыг Сүньяол устгах гэж байгааг мэдсэн Жион жолоо барих цагдаатай зуралдаж утсаар ярих хэрэгтэй байна. Зогсооч гэж шаардна. Машин жолоодлогоо алдаж багахан осол гаргахад Жион машинаас бууж чадлаа. Энэ үед Сүньяол аль хэдийн нууц камер хаана байгааг мэдчихсэн бас Каныг цааш нь харуулчихсан байдаг ба Юми рүү залгаж нохойг авчирч өгөхийг хүснэ. Юми юу ч сэжиглээгүй байсан болохоор дарвуулт онгоцон дээр хүргээд өгье хэмээн зөвшөөрөв. Жион Юми рүү залгаж хаана байгааг нь асууна. Гэвч тэр үед Юми аль хэдийн найз залуугийнхаа хамтаар хөлөг онгоцон дээр ирчихсэн байлаа. Жион Сүньяол бол алуурчин, хурдан зогтой гэж хэлдэгч бүх зүйл дэндүү оройтжээ.
Сүниол айл хэдийн Юмигийн өмнө гарч ирээд зогсож байх нь тэр. Юми тулгамдаад юу хийхээ мэдэхгүй зогсож байх үед Сүниол юу ч мэдэхгүй байгаа Юмигийн найз залууг шилээр зохиж унгаагаад дараа нь Юмиг үстэн шал руу шидээд ухаан алтуулна. Энэ хооронд нохой Сүниолоос айгаад зогтаалаа. Сүниол нохойг хайж байх хооронд Жион онгоц руу сэмэрхэн гитэж ороод өөрийг нь анзаарахгүй зогсож байсан Сүниолын толгойг гольфын зохиураар зохиж унгаагаад нохойг аваад нуугдана. Жион чимээ гаргахгүй тулд гутлаа тайлав. Гэвч нохой гаслаад хаана байгаагаа мэдэгдчихвэн. Сүниол гольфын зохиур атгаад яг зогох гэж байх үед нохой дахиад л зогтаачхана. Сүниол нохойг хөөж очиод барихад түүний туу залгуулсан байх бөгөөд Жион аль хэдийн туузыг өөртөө авсан нь тодорхой болно. Тэд хэсэг хөөцөлдөж Жион эцэст нь баригдахад Сүниол түүнийг зохиж унгаад туузан камерыг өөртөө авав. Жион газраас стекний хутаг авч нуруунд нь зоогоод эргэж харахад нь хариулын тавгаар зохиж унгаагаад тэрээр туузан камерыг аваад гарч зогтаах гэж оролдоно. Гэвч хаалга гацааж аргагүй ирэхэнд Жион баригдлаа. Сүниол Жионыг дүлхэж унгаагаад хоолойг нь багалзуурдана. Энэ үед Юми ухаан орж галунтрагчаар Сүниолын толгойроо хүчтэй зохих бөгөөд Сүниол шууд л ухаан алдана. Дараагийн үзэгдэлд Сүниол аллах хийсэн нь батлагдаж Жион цагаагдсан талаар мэдээллэв. Одоо Жион албан ёсоор өв залгамжлагч болсон бөгөөд хүмүүс түүнийг үнсгэлжин гэж нэрлэдэг болжээ. Төгсгөлийн хэсэгт Жион шоронд очиж Сүниолтой уулзаж заавал тийм зүйл хийх хэрэг байсан юм уу гэж асуув. Сүниол дунд сургуульд сурдаг байх үед ээж нь хүнд өвдсөн бөгөөд өдөр өнгөрөх тусам уламд ордох ээжээсээ аавынхаа талаар мэдсэн даруйда ээжийн эмчилгээний төлбөрийг хийж өгч туслаач гэж хэдэн зуун удаа загтал бичиж байсан ч согхүү ахиж над руу загтал битгий бич гэсэн ганц л хариу илгээсэн байна. Жион тэглээгээд надад ингэж хандах хэрэг байсан гэж юу? Чамд намайг гих жаахан ч гэсэн сэтгэл байгаагүй мүү гэж асуухад Сүниол огтхон ч байгаагүй гэж хариуллаа. Улмар Жион уулзалтын өрөөг орхин гарах үед Сүниол сүүлийн үгээ хэлнэ. Санаж яваарай. Би чамайг нойрноос чинь сэрээж үнсгэлжин болгосон хүн шүү гэв. Харин Жион цаанаа л эрхэмсэг инээмсэглэснээр кино төгсдөг.